За сайн байцгаана уу. За ингээд хэдүүлээ манай гүний уурхайн хяналт удирдлагын өрөөрөө орж одоо миний ажлын байртай танилцъя. Уурхачтаасаа эрт ирж одоо ажлаа солилцож ингэж үйл ажиллагаа нь явагддаг. За тэгэхээр одоо энэ зааланд бол одоохондоо бас хүмүүс ирж амжаагүй ах шүү байна. За ингээд хэдүүлээ манай өрөөрөө орж танилцгаая. За манайхаа сайн байцгаана уу? Сайн уу? Өглөөний минь. Сайн уу? За сайн уу? За сайн. Ажилтангуу. Дажгүй явж байна. За захиалга юмуд хэрэг. Ер нь их биш. За. За 2011 онд хамгийн анхын оюутлахаа гэсэн том айл өрхөд би лаундри буюу угаагчаар нь анх ажилд орж ирж ирсэн юм байгаа. Одоо энэ сайтад амьдарж байгаа, ажиллаж байгаа бүх хүмүүсийн хувцсыг угаадаг, цэвэрхэн байлгахад нь анхаардаг тийм ажлыг хийж илаа. Кофе шопт нь баристагаар бас ажиллаж илаа. Энэ шафт 1, шафт 2 гэдэг дээр кофе шоп маань байсан. Тэгээд уурхаачдыг харж байгаад ямар гоё юм бэ? Би бас нэг энэ гүний уурхай гэдгэрөө нэг орж үзээд тэр ажлыг хийчихсэн гэсэн юм бас дотроо бас мөрөөдөлтэй байж илаа. 2017 онд над руу гүнлөө ороод зочноор ороод гарч ирэх тийм боломж надад олдсон. За тэгээд 17 онд гүний уурхайд ороод нэг цаг л орсон. Тэгээд л орж очивол юу яасан гоё юм бэ? Зарим хүмүүс ингээл нэг ороод жоохон ингээд нэг айх эмээх ч юм уу те сүрдэх ч юм уу нэг тиймэрхүү байсан гэсэн юм байдаг. Надад болохоор айгүй гоё өстэй ажилламаар энэ л ажиллах юмсан гэсэн тийм хүсэл бодолтойгоор би нэг цагийг өнгөрөөгөөд гарч ирж ирсэн. Гүний уурхайд эмэгтэй хүн аваад анкета өгөөд тэнцээд тэгээд би гүний уурхайд анхдагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж ийлаа. Тэгээд 2018 онд миний мөрөөдөл биелээд гүний уурхай руу одоо энэ хариуцж байгаа одоо бетон зурмаг багтаам миксерчин холигч машины дохиочноор анх орж ийлаа. Оператор ухрахаар болох юм бол буугаал ард нь ингээл хоёр улаан дохиор барьж байгаа л ингээл дохиол ингээд 3 сарын дараа ногоо малгай маань шалгалтаа өгөөд тэнцээд 3 сарын дараа цагаан малгайтай болоод холигч машиныхаа операторыг сураад за ингээд 9 сар холигч машин дээр оператор хийжгаад за өөрөө буулгагч буюу дамп трак руу шилжиж очсон. Бараг 4 жил ажилласан баг. Тэгээд 4 жил одоо 1 жилийн өмнө одоо энэ ажлын байр буюу уурхайн хяналт удирдлагын хилтэстэй орж ирсэн. За тэгээд хэдүүлээ манай энэ хилтсийн маань одоо үйл ажиллагаатай танилцаад явчих. Гүний уурхайн нэг ээлжийн үйл ажиллагааг 6 ийм хянан зохицуулагч нар одоо хянан зохицуулж ажиллацгаадаг. Ингээд 6 хэсэгтээ ингээд баг багаараа хуваагаад авцсан. Минийх болохоор одоо нөө бетон зурмаг мөн логистик тээвэрлэлтийн багийн ингээд 2 баг хариуцаад үйл ажиллагаанд нь дэмжлэг өгөн зохицуулна ийм ажил хийж явдаг байгаа. Баг хилцсэн маань үйл ажиллагаа энэ дэлгэцүүдэд бас ингээд шууд харагдаад байж байгаа. За одоо жишээлх юм бол шафт 1, шафт 2 гэсэн амуудаар бетон зурмаг буудаг. Одоо энэ яг харагдаж байгаа хэсэг маань шафт 2-оор ингээд бууж байна. Ингээд холигч машинаар бетон зурмаг буулаа. Энэ гүний уурхайдаа энэ миксер нь энэ хоолоогоор дамжиж авч байна. Энэ нь 1300 м-ээс доошогоо ингээд бууж байгаа ачаагаа гүний уурхай холигч машин маань ингээд тосч авч байгааг бид нар ингээд харж байна. Энэ дэлгэцэн дээрээсээ ерөнхий юмудаа бас хянаад байнгын бас хараа явчихна. Камер дээр дэлгэцэн дээр ингэж харагдаж байгаа. За ингээд хамтдаа гүний уурхай руу ороод миний ажиллаж исэн хилцүүд дээр очиж танилцъя. За тэр нь трансмиксер буюу өөрөө холигч, өөрөө буулгагч дамп трак. За тэр машинуудтай орж хэдүүлээ гүнлээр танилцъя. За ингээд хэдүүлээ хамгийн анх ингээд миний гүний уурхайд орж ирсэн хэсэг рүү маань ороод ирсэн байна. Би шотритны баг дээр гүний уурхайд орж ирээд хамгийн анх ажиллаж исэн юм байгаа. Миний ажиллаж исэн миксер дээр очицгаая. Миксер холигч 3. Энэ дээр ер нь бараг л бүх операторууд энэ машин дээр бараг сурагдаж гардаг.
би бас яг энэ дээр ирэнгүүтээ энэ машин дээр сурагдаад оператор болж исэн. Сайн байна уу? За, ажил дангоо. Дангоо. Аюулгүй ажиллаа болж байна уу? Аюулгүй ажиллаа болж байна. За. Төлөвлөгөө нормал байлгүй. Мондог. Аварсалгүй ажиллаа болж байна. За. Шидэгээ угаац үү. Дараагийн ажилтнуудад өчөх гээд. Тийм байна. Айгүй гоё. Та хэд ер нь их гоё угаадаг болчихжээ тийм ээ. Янзын гоё юм байна. За баярлалаа. Сайхан амраарай. Би одоо хамгийн анх гүний уурхаадаа орж ирээд энэ трансмиксер буюу холигч машиныг анх оператор хийж исэн. За хэдүүлээ дотор нь ороод үзье. Сайн байна уу? За. Ажил төрлөн данг байна уу? За одоо энэ дээр миний үед болохоор юу яаж ирсэн? Заавал дохиочнтой явдаг байсан. Тэнд нь би суугаад, энд нь дохиоч маань суугаад ингээд явдаг байсан. Нэг суугаад үччихв. Арт анхныхаа энэ барьжсэн машин дээр суугааг бас гоё шүү. Ямар гоё цэмцгэр юм бэ? Тэгэл ингээл энэ аюу хатуу машин өөрөө норматив хөөсөн дугуйтай. Тэгээс ингээл явж өгөн. Суудлын яг ингээд зөөлөн болохоор бас их аятайхан. За их баярлалаа. Амжилт хүсье. За одоо ингээд энэ нислэг лайн гэж нэрлэдэг. Эндээсээ дээрээсээ ингээд гадарга дээрээс бетон шатбрит манд буугаад машин маань ингэж ороод энэ хоолоогоороо зогсож байгаа. Тэгээд тагаа нээж оронгууд хоолоогоороо зогсож чад эндээсээ ингээд ачаагаа аваад тэгээд цаашаа ажилдаа ингээд үргэлжлүүлээд явдаг байгаа. За хэдүүлээ сая харсан баг одоо миний барьж исэн өөрөө буулгагч машин маань орж ирээд ингээд парклах талбай дараа хурж ирээд зогссон байна. Тэгээд шууд очих гэхээр одоо энэ маань нөгөө мотороо унтраацсан байгаа боловч мотор нь өөрөө айгүй энэ ухаалаг машин баггүй юу. Тэгээд өөрөө амраагаад мотор нь өөрийгөө хөргөөгөө тэгсний дараа унтардаг. Тэгээд одоо хэдүүлээ унтарсныхын дараа очиод тэгээд танилцсан. За ингээд унтарчлаа. Хэдүүлээ оператортай очиж уулзъя. Миний барьж ирсэн машинтай бас танилцъя. За сайн уу? Ташлан дангуу. Энэ бас манай нэг Slackline шотротны баг дэжсэн эмэгтэй байгаа. Одоо ингээд дамп барай явж байгаа юм байна. Та одоо ингээд шууд парклал явж гин үү? PC нэгээсээ л явдана уу? За. Ямар гоё янаас тойрд орж ир суугаагүй. Ер нь UT 6, UT 8 гэсэн ийм машинуудыг эмэгтэйчүүд бол барьдаг хэвээрээ те. За ингээл явдаг байлаа штэ. 100 гараараа бараал. Энэ нэг дан трак гэдэг одоо энэ өөрөө буулгагч машин чинь гүний урхаадаа хамгийн том нь. Тэгээд ер нь хоёр толондоо баг харж ухрах үйлдэл баг байдаггүй. Ерөнхийдөө энэ камертай хажуугийн камер, энэ хажуугийн камер, энэ харын камер, энэ хоёртаа харж ижил ерөнхийдөө бол ухрах үйлдэлийг хийдэг. Бас айгүй ухаалгаа ямар нэгэн алдаа өгөхөд бол энэ дээр шууд гараад ирдэг. За тэгээд мастер спичгээ утраагаал. Ер нь л ингээл парклал дундаа тийм ээ. За баярлалаа хөө. Сайхан амраарай. За ээлж ихлээл энэ машина бүрэн үзлэг хий шүү дээ. Саяныхаасаа ихсүүлээл бүтэн тойрол дугуйнуудаа үзээд энэ шатаа буулгаж байгаа дээшээ гарч нөө юугээ үзээд дөнгөж зогсон бид нар ч нэг өндрөө ирэх байдгүй учраас бүр дээшээ бол гарахгүй гэсэн үг. Шатаа буулгаж дөнгөж дээшж жагаад бүх үзлэг шалгалтуудаа давхар нүдэн үзлэгээ хийгээд тэгэл нөгөө чеклист гэдэг юмнуудаа бичиж байгаа л ажил гарах хуудасуудаа бичээл. Тэгэл ачаалтанда явна да. Дээр ингээд би кофе шопт ажиллаж байсан гэж хэлжсэн шүү дээ тийм ээ. Кофе шопт ахтаа ингээд өөрөө буулгагч дамп трак гэдэг амар том машин байдаг гинэ гэж сонсчихсан байхгүй юу. Тэгвэл би яагаад гүний уурхаад ингээд тэр том машин барьж болохгүй гэж би тэр машиныг барьж үзхийсэн гэж айгүй хэм мөрөөдөлтэй байсан. Тэгээд гүний уурхаад орж ирээд нөгөө нэг холигч машин дараа өөрөө буулгагч дээрээ шилжээл дамп тракторын дүйд чинь нэг барьдаг эмхтэн хүн байгаагүй. Хамгийн анх би ингээд барай явж ангууд хажуугаар зөрж байгаа хүмүүс ингээд амар харна. Юу болж байна энэ чинь баг эмхтэн үеийн машин дор барьж байгаа юм уу гэж харна. Яг тэр үед би өөрөөр айгүй тийм бахархах ийм омогших ч юм уу те нэг гоё юм сэтгэл ингээл төрж исэн. Тэгээд өөрийнхөө ингээд барьж исэн машин дээр хүрээд ирсэн чи айгүй гоё цаг хугацаа ухарсан юм шиг
тийм тэр үед эргээд очсон ч юмсыг айгүй гоё тийм мэдрэмж төрж байна. Айгүй баяртай байна. Оюутлагад ажиллаж байгаа хүн нэг бүрийн одоо хичээл зүтгэл, хөдөлмөр, хамтын ажиллагаа, аюулгүй ажиллаж байгаа энэ бүх үндсэн дээрээс энэ үйл ажиллагаа маань эхлэх гэж байна. За тэгэхээр та бүхнээрээ бүгднгээр нь бахархдаг шүү, хамтарч ажиллахад бас таатай байдаг шүү. Баярлалаа гэж бүгдэнд нь хэлье. За ингээд өнөөдрийг хамтдаа өнгөрөөсөн та бүхэндээ баярлалаа. Жохон ч гэсэн та бүхэн гүний уурхайн талаар бас ойлголттой болсон болов уу гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.